үнэлгээтэй холбоотой нэг тайлбар видео бичлэг оруулахгүй багш нар нөгөө дутуу орхиод байгаа болохоор одоо нөгөө классрум руугаа үнэлгээ нь орж ирэхгүй байна. За та бүхэн ингээд классрумынхаа талбар дээр ингээд харах юм бол одоо таны сурж байгаа талбар харагдах ёстой. За энэ хоёр дахь хэсэг рүү ороод сорилууд харагдчих. За тэгэхээр одоо би энэ сорилыг за судалгааны арга зүй гэдэг энэ сэдвийн сорилыг өгье гэж дараад орноо. За одоо сорилоо ингээд за би хамаагүй дарчаа. Та бүхэн бас хичээлээ уншаад сорилоо өгч байгаа хаа гэж найдаж байна. 2 видео хичээл байгаа. Тэгээ бас одоо нэг унших материалууд байгаа. Тэднийг уншиж судлаад ингээд сорилоо хийчихнэ. За ингээд сорилоо хийлээ. За submit хэлгээгээд. За ингээд та үнэлгээ орчиж байгааг бол бас нөгөө дутуу ойлгож байна. Тийм учраас яах вэ гэхээр эргээд классрум руугаа орохоор энэ дээр доор нь ийм бичиг гарч ирнэ үзэх гээ. За энэ дээр үзээд энэ заавал дарж илгээх хэрэгтэй. Нөгөө шалгалтаа. Тэгээд ингээд дараад илгээд за тэгэх юм бол таны одоо нөгөө нэг үнэлгээ классрум дээр орж ирж байгаа гэсэн. За тэгэхээр нөгөө энэ хэсэгт яаж харж байгаа вэ гэхээр одоо бүгдээр хараа Эрдэнэ болгон сумын 1-р хэсэг рүү ороод за энэ класс work руу орохоор одоо би энэ рүү ингээд орохоор за энд нийтдээ 68 одоо хүн байна. Нэг нь одоо шалгалтаа өгсөн байх шүү гэж гарч ирж байгаа. Хэрвээ та нар над руу илгээхгүй байгаа тохиолдолд ингээд нөгөө даалгавраа нөгөө нэг үнэлгээ авах боломжгүй болоод байгаа. За үнэлгээ яаж гарч ирж байгаа вэ гэхээр одоо жишээ ингэж гарч ирж чинь одоо ингээд 1-р сургуулийн одоо багш нар ингээд no grade гэд үнэлэгдээг байна. За энэ хүн болох дээр сая би хийсэн одоо нөгөө 2 үнэлгээ нь хоёулаа ингээд ирсэн байна гэдгийг энэ дээр илэрхийлж байна. За тэгэхээр та бүхэн саяны дараалалаар заавал үнэлгээгээ хэрэглэх шаардлагатай байгаа шүү гэдгийг дахин сануулъя.